Сайн байцгаана уу та бүхэндээ орой минь. За тэгээд Автлант дээр бэлэн борлуулагдж байгаа автомашинуудаа танилцуулъя. За яг лайв хийж байгаа салбар маань болохоор Ярамгийн 3 дугаар автобусны буудал Хорс Моторсын 3 давхар Б1 давхарт Автлант байрлаж байгаа. За тэгээд эхлээд танилцуулаад явчих. Та бүхэн сонирхсан машин байвал асуугаад бас дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой. За энд манай Автлант компани аль бие усны эрхтэйгээр оруулж ирж байгаа ROX 01 гэдэг автомашин байж байна. За ерөнхийдөө бол 100% цахилгаан за тэгээ генератор дэмжиж ерөнхийдөө бензин хийгээд хол замыг туулах боломжтой цахилгаан автомашин мадэр ирсэн байгаа. За 6 оны 7 оны судалтай машин байгаа. За сүүлийн үед ер нь цахилгаан машин бол нэлээд төлхөө байгаа. Тэгээд тэр давуу тал нь бас бензин хэмнэлттэй, эдийн засгийн маш их хэмнэлттэй. За энэ дээр нэмээд хот хөдөө хаашаач явах тохиромжтой гэдгээр хамгийн том давуу талтай. Бензинээгээд явж байхдаа батарей цэнгэлээд явчихна гэсэн. За дан батарейгаараа бол 235 км явна. За бензинтэйгээ нийлээд 70 банктай бензинтэйгээ нийлээд 1115 км явах боломжтой. За ийм машин авчирсан байгаа. За тэгээд аль бие усны эрхтэй гэхээр засвар үйлчлэгээ бүгдийг манайхын та бүхэнд машинда бензин моторондоо 5 жил 150 мянган км-ийн баталгаа. За батарейнд 8 жил цахилгаан мотор батарейнд 8 жилийн баталгаа өгнө. За ингээ аль бие усны эрхтэйгээр оруулж орж байгаа ROX гээд бензин цахилгаан хосолсон автомашин байж гин. За ажлаад Leford 5, Leford 8 ирсэн байгаа. BYD-гийн Leford. За энэ болохоор 100-аас 150 км дан цахилгаанаар явдаг. За энэ болохоор яг нөгөө хайбрид төрөл рүү орно, плагин хайбрид руу орчин гэсэн үг. За 2000 мотортой. За Deluxe гэдэг загвар нь байж байгаа Leford 8. Өнийн хувьд бол 240 сая гэж байгаа. 240 сая. За ажлаад Haval HS Great Wall брендийн за одоо нөгөө танк 300 500 гэдэг шүү дээ. Тэдний брендийн Great Wall-ийн Haval HS загвар байж байна. 2000 мотортой турботой бензин автомат. За тэгээд манайхыг энэ Haval-ыг тоногсон байгаа. Y Plus брендийн тоногороо за битүү доогуура ган илгэвч хөнгөн цагаан илгэвч за урд төмөр гүүпер за энэ болохоор 7-8 тонны даацтай илгэвч за Y Plus-ийн обууд за тэр ачаа сүүдрүүчгээд ерөөдөө бол 32 сая төгрөгийн тоногтой. За үнийн хувьд бол 169 сая гэж байгаа. За 3 жил 100 мянган км-ийн баталгаатайгаа байгаа. За энэ дараа Бээжин Jeep дээр үед Бээжин Jeep гэд байсан. Би бол бичлэгийг л харж ирсэн. За хятадын BAW гэд брэнд байгаа. За BAW гэд ерөөдөө цэргийн зориулттай автомашин үйлдвэрлэдэг одоо цэргийн зориултын юмнууд тусгай зориултын автомашин үйлдвэрлэдэг BAW гэд үйлдвэрийн 212 гэд Бээжин Jeep маань ирсэн байна. За яг энэ загвараас болохоор яг энэ ногоон загвар асфальтын саарл байгаа. За үнийн хувьд бол 119 сая гэж байгаа. Энэ цэнхэр нь болохоор үйлдвэрээсээ тоногтой. За одоо Атласын амарч заатар урд хойд төмөр гүүпер за обууд дугуй гэж та харж байгаа хөтэй үйлдвэрээсээ энэ тоногийг үйлдвэр дээр наваашаад угсарсан гэсэн үг. Үнийн хувьд бол 135 сая гэж байгаа. За тэгээд 5 жил 150 мянган км-ийн үйлдвэрийн баталгаатайгаа байгаа. Аль бие усны эрхтэйгээр бас оруулж ирж байгаа автомашинууд байгаа. За ажлаад Range Rover 2023 оны цоо шинээрээ 2 ширхэг Range Rover байгаа. За яг энэ харагдаж байгаа бол V8 хөдөлгөөртэй 730 сая. За энэ болохоор V6 хөдөлгөөртэй 680 сая гэж байгаа. Аль бие усны дилерээсээ гарсан дилерийнхаа баталгаатайгаа байгаа автомашинууд байна. За энэ Land Rover Defender гэж байна. 2023 оны Land Rover Defender X загвар. За 3000 мотортой 400 морины хүчтэй турботой Defender X бас нэлээд тоногтой 23 оны 23 онд цоо шинээрээ бас дилерээсээ гарч ирсэн. За үнийн хувьд бол 320 сая гэж байгаа шүү. 320 сая. За энд 2024 оны Nissan Patrol Y62 байна. За одоо 25 оноос Y63 гараад ирсэн байгаа. За энэ баг хамгийн сүүлийн V8 хөдөлгөөр. Одоо бол V6 хөдөлгөөртэй болсон байгаа. За 5600 мотортой бензин V8 Nissan Patrol Y62 24 оны 24 мянган км явсан. Үнийн хувьд бол 248 сая гэж байгаа. 248 сая. За энэ дараа Lexus-ууд байна. Манай дээр байгаа бэлэн байгаа Lexus-ууд. За эндээс нэхлээд танилцуулж авчи. За энэ Lexus 600 2024 оны 2024 онд
орж ирсэн 4000 км явсан Урбан загвар ээж. За манай албаас нь дилерээс гарсан. Дилерээс гарснууд чинь нөгөө 110 банктай байдаг. За бүтэн хамгаалтын хуулгатай, хар өнгөтэй, хар салонтой. За үүний хувьд бол 475 сая гэж байна. За энэ болохоор 24 оных Америкаас орж ирсэн 4000 майл явсан. За премиум загвар ээж. Нобууд нь жижигхэн байгаа. Энэ премиум загвар нь за ногоон өнгөтэй улбар шар салонтой. Үүний хувьд бол 475 сая энэ галийн бичигтэй байгаа. За энэ болохоор 2024 оных сая 25 онд орж ирсэн 18000 майл явсан Lexus 600 ээж байна. За 600 бол бүгдөө 3500 твин турбо ууршаа 10 араатай болж ирсэн. За Lexus 600 энэ болохоор 24 оны 25 онд орж ирсэн 18000 майл явсан ногоон өнгөтэй хар салонтой. За үүний хувьд бол 450 сая гэж байгаа шүү. 450 сая. За энэ Lexus 600 F Sport загвар юм чинь. За цоо шинээр 2025 оных F Sport загвар. За хар өнгөтэй, улаан салонтой. За F Sport нүр болчихж байгаа, бод нүр болчихж байгаа. За тэгээ 110 банктай. За үүний хувьд бол 498 сая гэж байгаа шүү. 25 оны цоо шин F Sport загвар ээж байна. Ер нь Lexus 600 Premium F Sport. За тэгээд Luxury, Ultra Luxury гэж байгаа. За дилерийнх бол Luxury нь Urban болчихж байгаа. Ultra Luxury нь VIP болчихж байгаа. За дилерүүд бол премиумыг авчирдаг, 3 төрлийн авчирдаг. За энэ болохоор 2024 оны 9 сард үйлдвэрлээд 24 оны 12 сард орж ирсэн Lexus 600 F Sport загвар ээж. За бүтэн хамгаалтын хуулгатай энэ 1900 км явсан. Xpel-ийн хуулгатай 1900 км явсан. Үүний хувьд бол 458 сая гэж байгаа шүү. За тэгэхээр манай дээр Lexus 600 5 ширхэг байгаа. 600 сонирхч бол бас ороод гараарай. За энэ бас нэг Lexus-ийн машин байна. GX 550. За GX 470 460 гээд том биш, жижигхэн биш, барихад амар гоё эвтэйхэн машинд байдаг шүү дээ. За тэрний хамгийн сүүлийн загвар Lexus 550. За энэ наадлын харагдаж байгаа бол Over Trail загвар гэж байна. За манай аль биесны дилерээс гарсан 2024 оны 2000 км явсан бүтэн хамгаалтын хуулгатай 3500 мотортой твин турбо ууршаа 10 гараатай. За үүний хувьд бол 342 сая гэж байгаа шүү. 342 сая 2000 км явсан. За энэ болохоор Америкаас орж ирсэн цоо шинээрээ байж нь 24 оны 12 сард үйлдвэрлэсэн 25 оны 4 сард 5 сард орж ирсэн. За галийн бичгтэйгээ байгаа GX 550 498 сая гэж байгаа шүү. За энд болохоор Lexus 570 5700 мотортой бензин V8 альтерт 5 зогсож байна. За 2011 оных 11 оноос 5 ч бас нөгөө юугээ уцаа шууд холовчдөг болсон байгаа. За тэгээд өрүүл халдаг болсон байгаа. 11 12 оноос 11 оных 12 онд орсон Lexus 570 100,000 майл явсан. Хар өнгөтэй цагаан шаргал салонтой. Үүний хувьд бол 105 сая гэж байгаа. За бас нөгөө дунд онтой 13 оны бас нэг 5 байгаа шүү. Доор угаагдж байгаа. Тэр нь болохоор 135 сая гэж байгаа. 135 сая. За энд байгаа хоёр машиныг харуулж харуулчих. За энэ дараа танк 300 нөгөө нэг алдарт танк Great Wall брендийн танк 300 500 700 гэдэг байгаа шүү дээ. За ийм танк ирсэн байгаа. 2025 оных. За 25 он дээр бас нэлээд өөрчлөлтүүд голдоо Aircheck болчих, G-Class Aircheck болчих. За голдоо том дэлгэцтэй болчих. За тэгээд үйлдвэрээ цаанаас ийм тоногтой 2025 оны танк 300 2000 мотортой бензин турбо. За тэгээд энэ Top Fire гэдэг брендийн юм тоногтой. За энэ Fender байж гин. За гişхүүр, энэ ачаа, тэр ачаа байж гин. Энэ шат. За энэ пүүлийн обууд компресс гэдэг шүү дээ. Тэрний дугуй байж гин. За энэ эдний бас Top Fire-ийн урд GoPro байж гин. За ингээд энэ нүүрний хэсэг бас амар гоё гац. За тэгээ бүтэн хуулгатай. За энд болохоор Тикин гээд оффроуд юм гар байж гин. За Айбах нөгөө бүрштэй юм байна. За тэгээд Тикин нэг юм бас амортизатор байж гин. За ингээд цаанаас юм тоногтой. Шууд унаа явахад бэлэн юм гоё танк ирсэн байгаа. 2025 оны танк 300. За үүний хувьд бол
163 сая гэж байгаа шүү. 163 сая гэж байна. Танк 300 манай дээр нэг ширхэг байна. Өмнө нэг 4-5 ширхэг ирээд зарагдсан. За ижлээд машинтаа харуулна. Зөндөө машин байгаа. За энд Dodge Ram байна. TRX 6200 мотортой суперчаржер. За 2023 оных. За Ram-ийн аль биесны дилер MSM байгаа. MSM-с гарч ирсэн. 23 оны 24 онд MSM-с гарсан. 25,000 км явж байгаа. Бүтэн хуулахтай Dodge Ram TRX энэ. Одоо ч ингээд энэ том моторууд чинь үйлдвэрлэгээ болж байгаа шүү дээ. Гой том моторондоо дуртай хүмүүс байл TRX гэж байна. Үүний хувьд л 410 сая. За TRX-тэй зэрэгцээд манай New Avenue гэдэг нэртэй хятадын GMC брэнд Ford-тай хамтарсан. Ер нь Ford Ranger-тэй харахад Ford Ranger байгааз хамтарсан ийм автомашин байгаа. 2300 мотортой EcoBoost. За яг л Ford-ийн мотор байгаа. За тэгээд үйлдвэрийн тоногтой одоо MR-ийн урд хойд Cooper гişхүүр. За тэгээд Goodrich-ийн K2 дугуй, манай Y+ брендийн обууд, мултардгүй обууд. За тэгээд Cayman-ийн зөөлөн хатгаа тохирдог амортизатор. За тэнд RB-гийн майхан байж байна. За ингээ үйлдвэрийн тоногтой ийм автомашин байгаа, ийм гоё бэлэн. За үүний хувьд бол 158 сая гэж байгаа. 158 сая. За хятад машин зарж байгаа ч гэсэндээ манайх баталгаагаа өгөөд борлуулдаг. За энд бас Denza гэдэг машин ирсэн байгаа. Alphard ч харагдаж байгаа. За Mercedes-Benz BYD хамтраад за Denza гэдэг автомашины үйлдвэрнээсэн. За тэгээд Denza ерөөхдөө 6 оны судалтай. Одоо VIP одоо бас юмд явуулаас хэрэгтэй. Оффист хэрэглүүл гэдэг шиг Denza D9 гэдэг загвар. За тэгээд 145 км дан цахилгаанаараа явна. За бензин цахилгаан хосолсон горимдоо бол ерөөхдөө 1100 км явна гэсэн. За ийм машин ирсэн байгаа 2025 оных. Үүний хувьд бол 220 сая гэж байгаа шүү. 220 сая. За ижлээд Land Cruiser 70 сэрүүд байна. Land Cruiser 200 байна. Land Cruiser 300 байна. За Toyota 4Runner байж байна. За эндээс нь танилцуулаад явчих. За энд 70 сэрүүдэд танилцуулчих. За наадлынхан 76 2018 оны Land Cruiser 76 дизель 4500 мотортой дизель V8 турботой. Энэ V8 хөдөлгүүртэй шүү. Тэгээ арай жоохон үнэтэй байгаа. 165 сая гэж байгаа. За тэгээд топ хүн тоногийг нь бол харж байгаа хөтэй хойдолтой хайрцагтай. Өнөө 70 сэрүүдийн суудлууд амар хат байдаг шүү. Энд гоё Audi-ны суудал тавьсан байлээ. За тэгээ RB Oldman-ы амортизатор, Brady-ийн обууд гэл хикстэй бүх юмнуудыг хийцэн. За тэгээд чиргүүлж явахад хамгийн тохиромжтой мотор 4500 V8 турботой VX 200 дээрээдэг мотор гэсэн үг шүү дээ. Үүний хувьд бол 165 сая гэж байгаа. За энд болохоор Land Cruiser 79 гэж байна. 79 пикап. За 4200 мотортой дизель механик цоо шинээрээ байгаа. За үүний хувьд бол 155 сая гэж байна. За энд болохоор 2024 оны Land Cruiser 76. Нөгөө 76 ч автомат гараад ирсэн тийм. За тэр автомат 76 гэж байна. 185 сая гэж байна. За ижлээд Land Cruiser 300. Яг энэ наатлих GR Sport байж байна. За Японы стандарт. За үйлдвэрээсээ юм фендер, цаанасаа юм фендертэй ирсэн Японоос. За тэгээд Монголд ирээд Oldman-ы амортизатор тавьсан, Brady обууд, Goodrich-ийн дугуй. За бүтэн хамгаалтын хуулгатай. За 2023 оны 24 онд орж ирсэн 19000 км явж байгаа Land Cruiser 300 GR Sport. За үүний хувьд бол 289 сая гэж байгаа. За амар тайван өнөргөө урьдчилгаа банкус 50% төлөөд үлдсэний лизинг хүү гэж байна. Болно та банкус алгорн ч авч болно шүү. Ирээд машинаа сонгоод хажууд банкусууд нь байрлаж байгаа шууд уулзаад явж болно гэсэн үг. За энэ Land Cruiser 300 байна. 300 VX загвар. За энэ GR Sport болохоор 3500 хэвийн турбо уршаа 10 араатай. За GR Sport Gazarines гэдэг одоо уралдааны Toyota-гийн уралдааны баг хөгжүүлэлт хийж уралддаг загвараа Land Cruiser 300 ер нь хамгийн үнэтэй загвар нь. За энэ болохоор 289 сая гэж Японы стандарт. За энэ болохоор 2025 оны цоошин Land Cruiser 300 VX загвар гэж байна. Бензин хөдөлгүүртэй. Дизель бензин гэж байгаа VX. Энэ болохоор бензин 3500 хэвийн турбо уршаа 10 араатай. За тэгээд манайхны хамгийн дуртай хар өнгөтэй шаргал салонтой байна уу гэж асуугаад байдаг тийм. Яг энэ байж байна.
За тэгээд цоо шинээрээ байгаа үнийн хувьд бол 345 сая гэж байна. За энд Японы стандартын Land Cruiser 300 байна. AX загвар 23 оны 3000 км явсан Японоос орж ирсэн гэлийн бичгтэйгээ байгаа. За 3500 твин турбо уршаа 10 араатай. Япон ингээд байгаа нь болохоор буруу өрүүлтийг хэлээд байгаа шүү. Японы стандарт гэдэг нь манайх болохоор нөгөө дилерээр орж ирээд зөв өрүүлт өгдөг шүү дээ, тий. За энэ болохоор 248 сая гэж байгаа. 3500 твин турбо уршаа 10 араатай AX загвар. За энд GXR загвар гэж байна. 2025 оны цоошин дизель автомат GXR загвар байгаа. За 3400 мотортой твин турбо уршаа 10 араатай дизель хөдөлгөөртэй. Яг энэ 300-ийн энэ дизель хөдөлгөөрийг тоноглоод унахад хамгийн гоё тохиромжтой 960 гэрэл мэрэл байхгүй. Энгийн гэдгээрээ хамгийн том даваа талаа шүү. Тоноглоод унуул, за албанд хол замд явдаг хүмүүст бол шатган маш бага зарцуулдаг болсон. Дээр нь нэмээд эднэр нөгөө нэг EGR гэдэг юм байхгүй болсон болохоор ингээ нөгөө бүглэрэн гэсэн юм байхгүй болсон шүү. 200-ийн бас сүүлүүд дээр нөгөө EGR-ууд нь байхгүй байгаадсэн шүү дээ, тий. За үүний хувьд бол 265 сая гэж байгаа. 265 сая. Дизель GXR 300. За энд болохоор 2025 оны цоошин бензин GXR 300 гэж байна. За 4000 мотортой уршаа 6 араатай бензин автомат GXR загвар. За турбо эднэр бол байхгүй. За тэгтээ нөгөө ер нь одоо тий 8 оны 200 дээр ч гэсэн байж идэг шүү дээ. Энэ 4000 мотор бол үнэхээр мундаг мотор. За тэгээ үүний хувьд бол 243 сая гэж байгаа цоо шинээрээ. За эндээс бензин GXR загвар гэж байна. Сахин судалтай. Хар өнгөтэй цагаан шаргал салаантай. Үүний хувьд бол 235 сая гэж байгаа шүү. 235 сая. За манайх шиг ингээд нөгөө машиныхаа үнийг хилээд явдаг газар юм байхгүй тий лайваараа. Үзүүлэл яваад. За энд 2013 оны Land Cruiser 200 байж байна. За бензин автомат 4600 мотортой бензин V8 хар өнгөтэй цагаан шаргал салаантай. За энд Oldman-ы амортизатор тавьсан байлээ. Oz-ийн обод тавьсан байна. Bridgestone-ы бэлзак гэлөө дугуй тавьсан байгаа. За тэгээд 13 оных 13 онд оржсэн 129,000 км явсан. Километр нь яг үнэн байлээ шүү хүмүүсээ шалгаад үзсэн. Хүмүүс нөгөө ийм онтой машин гүйцсэн байгаа шүү гэдэг шүү дээ. За үүний хувьд бол 135 сая гэж байгаа. Үнийг ярилцаад өгч болно. За энд манай автомашины зөрүүнд оржсэн Land Cruiser 200 GXR байна. 4000 мотортой. За тэгээд манай Y Plus брендийн амортизатор тавигдсан байна. За бүтэн ачаа тавьсан байна. За тэгээ мөнгөлөг саарл өнгөтэй цагаан шаргал салаантай. За 57,000 км явсан машин 18 онд оржсэн. Бага явсан машинд бас бэдэж шүү. Манай автомашин сая зөрүүнд орж ирсэн. Үүний хувьд бол 165 сая гэж байгаа шүү. 165 сая. За энд Land Cruiser 200 AX загвар Японы стандарт. Японоос сая орж ирсэн гэлийн бичгтэйгээ байгаа 18 оных 4600 мотортой бензин V8. За үүний хувьд бол 215 сая гэж байгаа. 4600 мотортой болчихоор татвар өндөр амар өндөр төлөд ороод ирж байгаа хэд нэр. За 215 сая. Японы стандарт. За энд 16 оных 16 онд оржсэн Land Cruiser 200 VXR загвар гэж байна. 4600 мотортой бензин V8. За үүний хувьд бол 189 сая гэж байгаа шүү. 189 сая бүтэн хамгаалтын хуулгатай хар өнгөтэй бор салаантай. За энд болохоор 2964 2018 оны 2025 онд оржсэн Японы стандартын Land Cruiser 200 байна. AX загвар даван судалтай. За Японоос ийм обод дугуй эднэртэй ирсэн шүү. Үүний хувьд бол 188 сая гэж байна. За энэ дараа цоошин маш гоё машин ирсэн байгаа. Мэдээж Alphard 4Runner-ын 25 оны загвар. Toyota 4Runner-ын 25 оны TRD Offroad загвар ирсэн байгаа шүү. Цоошин Америкээс сая орж ирсэн. Гэлийн бичгтэйгээ байгаа. Өнгөн гоёгоц. За тэгээ салаан молон бол бас салааны дизайн нөгөө оффроуд учраас илүү гоё дизайны салаан молонтой ялч гоё юм бэлээ. Тэгээ хитрхи том биш, жижигэн биш. Бас хотод хөдөөж хаач унахад хамгийн гоё тохиромжтой автомашин санагдсан. За өнгөнөөс нь nice байгаад. За 2025 оны Toyota 4Runner бензин автомат. За үүний хувьд бол 283 сая гэж байгаа шүү. 283 сая. Нэг тийм амар том данхар биш. За тэгээд
жижигхэн биш, хот хөдөө хаач унахад. За тэгээд энэ бүр T-hard-ийн оффроуд нь шүү. За юм гоё машин ирсэн байгаа. Энэ Монголд 2-3 байгаа хаа. Би нэгтэл таарж исэн. За ижлээд Prado 150-д FG Cruiser 150, 120 бас байгаа манай дээр. За манай B1 давхарт бас юу RX, Harrier, одоо Toyota Crown, HSI, Prius 30, 40, 50, 51, 52, 55. За тэгээд Aqua бүгд байгаа. B1 рүү орохоор дан сүлж унахад. За эндээс танилцуулаад явчих. За энэ болохоор 2023 оны Prado 150 байж гин 2700 мотортой 23 оных 135 сая. За энэ болохоор 2023 оных Prado 150 155 сая. Энэ хоёр яагаад үнэтэй вэ гэхээр тоноглолоор л олчиж байгаа. Энэ 360 камертай, энэ бас 360-тай юм байна. Энэ гэхдээ даун судалтай, энэ сахин судалтай, энэ люктэй, энэ люкгүйгээ тоноглолоосоо явсан километрээс хамаарч байгаа. Энэ 20,000 явсан, энэ 10,000 км явсан. Ингээд шууд 20 сая зүрх гарч ийн. За энэ болохоор 2012 оны 4,000 мотортой Prado 150 байж гин 4,000 мотортой 96,000 км явсан. За үнийн хувьд бол 115 сая гэж байгаа. Энэ дээр бид нар Улаанбаатарын дугаар тавьсан байгаа шүү хүмүүсээ санаа зовлох шууд авч болно. За энэ бас 4,000 мотортой үнийн хувьд бол 115 сая гээд Prado 150 байж гин. За FG Cruiser тоноглоод унахад хамгийн гоё тохиромжтой автомашин. За энэ хар FG Cruiser 70,000 км явсан 2007 оны 100 өрүүлтэй FG Cruiser байж гин 4,000 мотортой үнийн хувьд бол 85 сая. За энэ болохоор 2011 оны FG Cruiser байж гин буруу өрүүлтэй Японы стандарт үнийн хувьд бол 85 сая гэж байна. Тэгэхээр цаатан зөв өрүүлтийг авчмаар байгаа. За энд 2007 оны Prado 120 байж гин 2007 оны Prado 120 4,000 мотортой үнийн хувьд бол 70 сая гэж байна. За нийслэл хүү G500 дууссан LX 600 очиад үзүүлнэ. Prado-ноогоос үзүүлчих. За энд нэг Ford Raptor байж гин 2020 оных 3500 твин турбо уршаа 10 араатай Ford Raptor. За тийм аялын хотлоо хэсэгтэйгээ ингээд нийлээд 270 сая гэж байгаа шүү. 270 сая. За энд бас 2022 оны Black Edition тэгснээ нөгөө нэг ойтой ч юм шиг те ингээд нүүрэн Black Edition содл нөгөө нэг хэдэн жилийн ойлоо 70 жилийн ойтой байдаг шүү дээ те. Бүгд цогцолцсон нэг юм гоё Prado ирсэн лүктэй. Гэхдээ 360 камер байхгүй. Үүний хувьд бол 146 сая 22 оных. За энд Монголд явж исэн. Тэгэхээр Монголд 1000 км л явсан. 22 оны Black Edition байна. 360 камертай 146 сая. За энд 22 оны 4,000 км явсныг Prado 150 байна. 155 сая Black Edition. За энд болохоор 2023 оны цагаан өнгөтэй цагаан шаргаалтай манайхны хэлээр full option загвар гэдэг чинь бүх юмтайгаа. За үнийн хувьд бол 155 сая. За энд 15 оны Prado 150 байна. 2700 мотортой. Үнийн хувьд бол 105 сая. За ижлээд 18 оны Prado 150 байж гин 118 сая. Ерөнхийдөө 150-д бол нэг 93 саяас 155 сая хооронд байгаа. За энд 18 оных 118 сая. За энд болохоор 18 онд дизель зөв өрүүлтэй Prado 150 байж гин. Үнийн хувьд бол 148 сая. За энд 13 оны 150 байна. Үнийн хувьд бол 93 сая. Энд 16 оных байна. 115 сая. За тэнд 17 оны 23 оны. Энэ наадлын цагаан 17 оных. Гэхдээ 18 оны загвар шүү. Хар сахин судалтай, судлууд хална 360 камертай, модулиста 20-той байхгүй 123 сая. За энд болохоор энэ хар өнгөтэй борслонтой 153 сая гээд. За 150 Prado-нууд. За тэнд манай Автландын орж ирдэг Kai брендийн маань Kai X3 Pro загвар маань байж гин. За манайх орж ирээд 4 жил болж байгаа. 65 саяар борлуулагдаж байгаа. Аль биесны хэрэгтэйгээр Монголд цор ганц манай Автланд компани оруулж ирдэг. За энд Alphard байна. 2016 оны Alphard байж гин. Executive Lounge загвар. За үнийн хувьд бол hybrid 4 дугаар хөтлөгчтэй 93 сая гэж юм. За энд нийс Chevrolet-ийн Trail гэж загвар гэж байна. Chevrolet Trail зөв өрүүлтэй. Дунд гарын Jeep сонирхч байгаа энэ хөрхөн машин байгаа шүү. За үнийн хувьд бол 79 сая гэж байгаа 2019 оных.
За энэ Lexus NX энэ 2022 оны NX 22 оных 2500 дан бензин хөдөлгөөртэй. За Toyota мөнх хадаа 5 богдоос гарч ирсэн 15,000 км явсан. Үүний хувьд бол 178 сая гэж юм. Энд нэг гоё юм шиг байна. Nissan Pathfinder. Nissan манай аль биесны дилер нь байдаг шүү дээ, тий? Nissan Pathfinder ийм гоё загвартай болоод ирсэн. 2025 оных үүний хувьд бол 170 сая гэж байгаа шүү. 7 өний судалтай. Одоо BMW X7-д ажиллах гэсэн үг юм уу да? Амар гоё машин байлээ. За энд Porsche Macan байна. 2022 оны Porsche Macan байж байна. 220 сая гэж байгаа. За дилерээсээ гарсан Macan байж байна. За BYD-ийн Song Plus байна. Бензин цахилгаан хосолсон. 2000 км явсан автомашин байна. Бензин цахилгаан нийлээд 1100 км явдаг. Ийм мундаг машин байна. За Porsche Macan байна. 2018 оных 165 сая. За энд болохоор 16 оных 17 он дилерээсээ гарсан Macan байж байна. Аль биесны дилер Porsche-гийн дилерээс гарсан 32 мянга явж байгаа Macan байна. 130 сая гэж байна. За 3 давхарт байгаа машинууд маань энэд байж байна. За очиж 600-д харуулъя. За B1 давхарт бол жижиг машинууд маань байгаа. За тэгээд манай дээр байгаа автомашинууд дээр та бүхэн зарим машинууд дээр нь унжаага автомашинаа оролцуулаад авч болно. За тэгээд мөн банксуудын лизингээр хамгийн бага хүүгээр бас авах боломжтой байгаа. Бензин хөдөлгөөртэй дугаартай автомашинууд дээр бараг 1.4% хүүг голомт банк санал болгож байгаа. За цахилгаан машинууд дээр бүр 1.2%-ийг санал болгож байгаа манай хамтарч ажилладаг банкуд. За Lexus 600 үзье гэсэндээ. За Lexus 600 яг энэ 2024 оны 12 сард Монголд орж ирсэн. 1900 км явсан Lexus 600 F Sport загвар байна. Xpel-ийн хуулгатай. За үүний хувьд бол 458 сая гэж байна. 458 сая. За энд болохоор цоо шин 2025 оны Lexus 600 F Sport загвар байж байна. 498 сая. За энд болохоор 2024 оны 25 онд орж ирсэн Lexus 600 байна. 18,000 майл явсан лакшери загвар байж байна. За Америкээс орж ирсэн. Үүний хувьд бол 450 сая гэж байна. За энд болохоор премиум загвар байж байна. Америкээс орж ирсэн. Ногоон өнгөтэй бор салонтой. За 4,000 майл явсан. Америкээс орсон галын бичгтэйгээ байгаа 475 сая. За энд болохоор Urban загвар байж байна. Дилерээс гарсан 2024 оных 4,000 км явсан бүтэн хуулгатай харанхтай хар салонтой 475 сая. За тэгээд Range Rover-ууд байна, Defender байна, Jeep классууд дууссан. За энд болохоор манай орж ирж байгаа Beijing Jeep-үүд байж байна. 119 сая, 135 сая. За энд Haval H9 байж байна. За энд Leopard 8 байж байна. Ер нь нэг ярамгаар ирэхдээ манайхаар ороод гараарай. Байхгүй машин байхгүй байгаа гэдэг шиг ачааны машинаас бус нь бүгдөө байгаа. За тэгээ хамгийн сүүлд дахиад албаасаар орж ирж байгаа сүүлийн үед хамгийн их эрэлттэй байгаа автомашинаа нэг танилцуулчихъя. Тэр бол Rox 01. Бензин цахилгаан одоо юу гэдэг бензин цахилгаан хосолсон гэж ярьж байгаа. Ер нь бол хов замыг туулах цахилгаан машин гэж гарсан. За хэмжээ бол 7 оны судалтай 6 оны судалтай гэх хэмжээ бол ер нь Land Cruiser 300-тай ажиллах шүү. За тэгээд хөдөө гадаа хаашаач явж болно. Нэг цэнэглээд 235 км дан цахилгаанаараа явна. За тэгээд бензинээ 70-ын банктай бензин хийгээд бензин цахилгаан хоёр нийлээд дүүрсэн багтаа нийлээд 1115 км явна гэсэн үг. За тэгэхээр шууд хөвсгөл гараа явчих болно. Тэгээд бензиний шатаа батарейгаа цэнэглээд яваад байна гэсэн үг. Тэгэхээр ямар ч хол замд явж байхдаа залгуураар цэнэглэх шаардлагагүй. За гаражтаа ингэж цэнэглэлчин. Энэ төхөөрөмжийг бид нэр дагуулад бэлгэнд нөхчин та юундээ холбуулаад явчихна гэсэн үг. За өөрөөсөө шууд 200-аар гаргана. Хөдөө гадаа явж байхад шууд 200-аар гардагаараа бас нэг хамгийн том давуу тал байна. За урдлын 4 судал халан хөрн. За тэгээд одоо энд байна. Одоо энэ дараа хайбрид дээрээ тавигдсан байна. За энд электрик дан цахилгаан дээрээ за e-save гингут мотор ажиллаад батарейгаа цэнэглээд явчихна гэсэн үг. За энд болохоор хайбрид гингут шууд хоёулын дээр нь хоёулаа ажиллаж гэсэн. Энэ 35%-тай 82 км ингээд цахилгаанаар явна гэсэн юм гарч ирж байна.
За тэгээд 7 өдрийн суудалтай 6 өдрийн суудалтай гэсэн сонголтууд байгаа. За энэ голтой дэлгэцтэй ингээд шилэн нийлхийтэй. За үүний хувьд бол 210 220 саяар зарагдаж байгаа шүү. Манай Автлант компани албан ёсоор оруулж ирээд бас борлуулж байгаа автомашин байгаа. Тэгэхээр хот дотор ерөөсөө бензин хэрэглэхгүй гэсэн үг. Тогоор явна. За тогоо цэнэглээд явхад ерөнхийдөө 7 сард нэг за 10 удаа цэнэглэлээ 10-аас 15 удаа ч юм уу цэнэглэлээ гэж бодоход нэг сар тогны мөнгө нэг 70,000 зан гарч байгаа юм уу? За бас та бүхэн бас яг энэ машиныг сонирхоод үзээрэй. Хот хөдөөгөө хаанч тохиромжтой. Хамгийн гол нь албан ёсны эрхтэй гэдэг маань засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл бүгдийг манайх нийлүүлнэ. За Хятадын Rox гэдэг компани, Rox 01 гэдэг автомашин байгаа. За тэгээд хүмүүс нөгөө хаана үйлдвэрлэдэг вэ гэдэг. Хятадын нөгөө тусгай зориултын автомашин үйлдвэрлэдэг, баав гэдэг нөгөө BNG үйлдвэрлэдэг үйлдвэрлэдэг машин байгаа. За тэгээд аюулгүй байдал бол мундаг 87% гангаар хийгдсэн. За тэгээд 37% боорын ган орсон. Энэ машины дээвэр дээрээс 16 тонны юм унахад гулцаахгүй гэсэн. Битүүмч хаалгад нугасаа мундаг битүүмчтэй байгаа. За тэгээд та бүхэн Rox 01 гэж шууд YouTube дээр ороод хайгаад үзээрэй. Гой сонирхолтой машин байгаа шүү. Бас ирээд тестлээд унаад үзэх боломжтой байгаа шүү. За лайв хийж байгаа салбар маань болохоор Ярамгийн Хорс моторсын 3 давхурд Автлант гэдээ байж байгаа. За нэгдүгээр салбар маань болохоор Мишель Экспогийн баруун талд Лава худалдааны төвийн хажууд Автлант гэдээ байж байгаа. За манай Автлант компани ер нь ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэхээр автомашин борлуулна. За автомашины засвар үйлчилгээ хийдэг. Манай нэгдүгээр салбар дээр засвар үйлчилгээ. За Y+ брендийн автомашины бүх төрлийн автомашины тоногнууд байгаа. Jeep английн автомашинуудын за шинээр амарцаад эднэр оруулж ирж байгаа. Мэдээж бас автомашины түрээсээ үйлчилгээ байдаг Автренд гэдэг. За тэгээд та бүхэн машин сонирхож байвал бас манайхаар ороод гараарай. Лайвтаа маань хамт байсан баярлалаа. Баяртай.